Hi guys, дахиад би ярьлаа. Ер нь бол миний эсвэл юм биш günүүдийг үзсэн хүмүүс ахын бол намайг ямар аимшигтай нөхцөл байдалтай байгаа гэдгийг мэдж байгаа. Гэтэ би гайг болж байгаа. Одоо би газ нүрэ угаагаад тэгээд нүрэ бодоод гэрээ цэвэрлэх бол манай гэр одоо юм байдлаар бүр аимшигт болсон. Тэгээд би ажилтаа юм. Одоо шөнийн 11 цагаас эхлээд өглөөний 4 боллоо гэсэн зэ. Тэгээд 4 гэж ажиллаад би яаж гэртээ их юмдээ мэдгүй байгаа ч гэсэн дүүрхаа. Ер нь л өглөөс ч юм угаагаад байсан. Тэгээд шүдэл болсон юм. Тэгээд сая л угааж юм. Тэгээд одоо дахиад шүдэл угаах хэрэгтэй ажилд явах болохоор. Тэгээд өглөө би өглөө ч ихтэй өдөрсөн л дээ 12 сарчаад одоо 9 болчихно гэхэр чинь шинэ цаг шүдэл угаагүй болохоор шүдэл угаацгаая. Ер нь л миний хоолны туршил нэг орж ирээд нэг ингэ гараад идэг аахгүй юу? Гэтэ саяны хоол бүр ингэ аимшигтэйсэн заяа. Би бүр сүүлийн 2 жил хасаагүй жингээ хассан. Тэгээ одоогийн байдлаар бол бас сүүлийн 2 жил нэмээгүй жингээ бараг нэмэхэд байх заяа. Биний хоолны туршил амар ихсэн. Тэгээ эндээ бас жоохон гутарч байгаа. Одоо үүндээ надад мах авах ч мөнгө авахгүй заяа. Махны мөнгөгүй жиж би зүгээр ингэ өдөрт 2-3 хоол хийж идээд байгаа. Энэ яг юу хэлтэй сарнаа. Тэгээ одоос маргаашнаас яг локин хийгээд өдөрт нэг литэ гэж бодож байгаа. Тэгвэл чинь амар нэмж байгаа. Нүүрнээс ингэж анзаарэгдэж байгаа болов. Надад бол ер нь л жоохон анзаарэгдчихлээ. Амар бондоц юм шиг. Тэгээд жахт би өмчхэр иддэг байж сүүлийн цоног ингээд амар стресстэйсэн өслөөд би шоколад идсэн, чихэр идсэн, чипс идсэн. Байдлаар бол үнэхээр самбиралтын байдалтай байна. Тэг ягаад ингэ самбиралтын байдалтай байгаа вэ гэхэлэр шүшүрт ороогүй. Өчигдөр шүшүрт орооссон. Тэгээ өнөөдөр шүшүрт ороог болохоор жоохон самбирсан гэж би бол өөрийг харж байна. Тэгээд нэг маяглж айтаахан хувцсмын хүмүүсийг гэхгүйгээр зүгээр энгийн хувцсмсод явъя гэж бодож байгаа. Ягаад гэвэл шүн би гэртээ ирэхэд шүн ч гэжтэй үүрээр би 4 цаг тарна шүү дээ. 4 цаг тарахад шүний автобус байхгүй байх магадaltaй заяа. Тийм болохоор би өөртөө зүгээр тухтай юу ч хамаагүй хүмүүс шиг бодож байна. Тэгээ энэ хар бодолтын хүмүүсд угаасаа доогаараа заавал харангийн гутал тэгээ харангийн өмд өмсөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ надад ганцхан харангийн өмд өгдөг тэрийг өмсвөл тэгээ ганцхан харангийн кетагаа тэрийг өмсвөл харна. Өнөөдрийн үр бүтээлийн хувьд л надад ямар ч үр бүтээл байсангүй. Яагаад вэ гэхээр би угаасаа өдөр сэрчээд би өөртөө юм хийж идсэн. Тэгээ би гарч бичиг баримт хөөцөлдсөн. Тэр маань of course бүтлгүүцсэн. Тийм болохоор тэгээд гэрэл гоорч ирээд би дахиж үлдээсэн хоолноосоо идсэн. Тэгээ би кино үзсэн. Кино үзсний хараас би дахиж юм идсэн. Дөрөл би өнөөдөр жөнгөө идсэн. Тэгээ бас дээрс нь хэвцсэн кино үзсэн. Гэтэ нэг сайн юм нь би кино ер нь бол үзэхэ болчихсон юм. Ер нь үзэхэ болчихсон байсан. Зүгээр миний сонирхлыг ч татахгүй, би өөрөө ч сонирхохгүй яг тийм байдалтай байж байгаад би буцаж өөрийнхөө дуртай юмыг хийж эхэлсэн гэдэг чинь ингээд амар сайн том амжилт гэж би бол өөртөө харж байгаа. Би нэг дайсаас авсан 5000 оноор. Тэгээ нэг чигшил өгөхгүй байгаа аахгүй юу? Тийм болохоор би өнөөдөр зүгээр хайр найраг ашиглая гэж бодлоо. Угаасаа ашиглаад дуусгах хэрэгтэй юм чи хайр мөнгө. Олоор нь баг хайжилч тийм үү? Нэг энэ тухан дээр нэг юм дээр тавьчихдаг. Би ихтэй хөндлөнгөөр нь ажиллах хэрэгтэй байсан ба. За болж штэ. За ингээд маск болгож тавиад 5 минут орчим болгож аваад. Нөхцөл байдлыг харлах юм бол иймэрхүү л энэ да. Гэтэ тийм аимшигт бол биш байгаас тээ. Одоо яг гэрээ цэвэрлэх юм бол би угаах хувцснуудаа уулгах машин руу шидэд. Тэгээд аяг тавгаа угаагаад энэ хавирхыг жоохон цэгцлээл юм болоод уу. Тэгээд шалаа нэг арчин. Гэтэ өнөөдөр бол арчиж авахгүй хаа. Ийм орой заяа бүр ингээд хар шинөөр ингээд ажилдаа явах гээд бэлэн болж ин тэгэхээр ингээд амар сонин санагдаад ах юм надаа. Бүр цаанаасаа л нэг тийм гунигтай мэдрэмж төрөөд заяа. Угаасаа ингээд шүн болохоор ингээд хүмүүс амар бодолдоо живдэн штэ. Бүх юм зүгээр юм шиг ингээд бүх юм окей гайхалтай явж байгаа мөртлөөсөө орой нь болол орондоо их том гот ингээд бодолдоо живэл ингэдэг юм штэ тэгдэг юм штэ тэр тэгчлээ штэ энэ ингэчлээ штэ тэгэл. Тэгээд яг тэрэн шиг л одоо ингээд орой болсон чинь одоо надад тэр бодлууд маань бодогдож эхэлж байна. Дахиж шантарч эхэлж байна. Гэхдээ би шантарахгүй. Яг ярий гэж бодсон тийм сонгосон сэдв байхгүй байгаа ч гэсэн зүгээр юуны ч талаар хамаагүй ярмаар байна. Гэтэ би нэг юм анзаарсан байхгүй юу? Би ингээд амар их юм боддог төрлийн хүн заяа. Унтахаасаа өмнө ч их юм бодно. Тэгээ зүүдэн төртөл баг ингээд зүүдэлж ундаг заяа юу. Нэг ингээд асуудал гарах юм бол тэгээд тэрийг маань ингээд байхгүй болгох нэг арга юу юм бэ гэхэлэр би зүгээр л ингээд ярих хэрэгтэй.
Би ингээд яриад ах юм бол ингээд миний тэр дотор байгаа ингээд амар бүглэрсэн тийм муухай бодол өөрийгөө гомдоох тиймэрхүү үгсүүд ингээд гэж байхгүй заяа. Тийм болохоор би амар яриасаг. Би зүгээр л ингээд амар яриасаг. Ямар нэгэн асуудал гарлаа гэх юм бол би найзуудтай хүртэл ингээд байнга ярьдаг. Найзууд руу талхаал. Ямар нэгэн асуудал гарах юм бол тэрийг би шийдэж чадна. Өөр хүн шийдэж чадахгүй гэж би боддог төрлийн юм баггүй. Яа гэх юм бол тэр асуудлыг хинээс ч илүү би өөрөө сайн мэдж байгаа. Тийм байсан ч гэсэн би ингээд зөвлөгөө авах гэж найзууд руугаа ингэж залхаж инглээ тэглээ их бишээр би ингээд дотор бугларсан юм аа баг зэрэг тавьшруулад өөрийгөө жоохон тавьшруулад дөөлрүүлэхийн тулд би тэрийг ингэж найзуудтай ярьдаг заяа. Тэгээ тэр маань ч ингээд амар сайн үр дүн өгдөг байхгүй юу? Токсик харилцааны талаар жоохон ярих гэж бодлоо л доо. Одоо ингээд токсик харилцаа гэдэг чинь нэгээ ингээд харааж зүхээд тэгээд ингээд зодоод биеийн хүчирхийлэл гаргаад байгаа зүйлийг ингээд токсик харилцаа гэдэггүй заяа. Токсик харилцаа нь ингээд хоёр хэлбэр байдаг юм шиг санагдаж байгаа байхгүй надаа. Тэгээ би бол тийм амар токсик харилцааны талаар ингээд сайн мэдгүй заяа. Гэхдээ ингээд миний харж байгаагаар бол хоёр төрлийн токсик харилцаа байдаг. Нэг нь ингээд илт заяа. Чамайг ингээд харааж зүхэн тэгээд бас дээрс нь чиний биед чинь ингээд хохирол учруулад чамайг дээрлэх нь заяа. Хоёр дахь нь болохоор зүгээр л ингээд далдуур чамайг ингээд хийждэг. Одоо ингээд жишээлбэл чи жоохон зин нэмт юм уу да. Чи жоохон царим мот болсон юм шүү. Жоохон бондоц юм шүү. Чиний арьс чинь бахан батхтай болсон юм шүү гэд яг тэгж хэлэн заяа. Тэгээ бас дээрэс нь зүгээр ингээл амар гоё байж яснаа гинт ингээл бахуулцдаг. Ер нь л ингээд хосуудад асуудал гарах юм бол тэрийг ингээд ярилцаад шийдэх ёстой гэдэг дээ штэ. Тийм биш. Ярилцахгүйгээр зүгээр л миний найз охин миний найз залуу ингэсэн болохоор би зүгээр блок хийгээл хайцсан. Би зүгээр л холбоогоо ингээд тасалцсан. Энэ бол амар токсик харилцаа. Бүр үнэхээр нөгөө хүнээ стресстүүл чаддаг тийм зүйл байлээ шүү дээ ерөөсөө. Тэгэл зүгээр ингээд хаях чам. Би бол токсик харилцаанд нэг байж үзээгүй. Саяхан л нэг жижигхэн жоохон токсик харилцаанд байж үзээд би тэгээд токсик харилцаанд байдаг хүмүүс өөрсдөө токсик харилцаанд байгаа гэдгийг мэддэг юм байлээ гэдгийг анзаарсан. Манай найзууд стандарт хүй ямар токсик юм бэ гэдэг заяа. Тэнгуут нь би үгүйтэй. Гэдээсэн чинь токсик байсан байлээ. Тэгээ ер нь л тэр харилцаа маань ер нь дууссан дөө. Ер нь л би токсик хүнтэй байх төрлийн хүн биш юм бэ лээ. Манипулейт хийхэд наваа гэслайт хийхэд зүгээр л би амар амархан хүн юм байлээ гэж би өөрийгөө ойлгосон заяа. Тийм болохоор би токсик хүнтэй ингээд уулзах юм бол зүгээр л намайг салгахгүй чи. Салахгүй л би зүгээр би тэр хүний төлөө өгч чадна. Би тэр хүний төлөө амьдарч чадна. Тийм л ер нь аимшигтай хүн болдог юм байлээ би бол. Би уг нь ингэж нүүрэндээ сэнс ашигладгүй л дээ. Гэтэ энэ ашиглаад байгаа бүтээгдэхүүнүүд маань миний арс руу сайн орохгүй байгаа болохоор тэг ингэ сэнсээр хатааж байгаа. Нэг хэлбэр юм уу да. Нэрээ тийм ажил дээр бас дээрээс нь өдөрт би 4.5 цаг ажиллаж байгаа. 4 цаг 30 минут. Тэгээд тэрнээс угаасаа их цалин авахгүй лахалтаа тэгэл тийм болохоор бас жоохон стресстэй агуу задагч. Саяхан баг бүх юмдаа ер нь бол баг буугаад өгсөн байсан юм. Ажил нь шалтгагүй юм байна. Тэгээд ер нь ингээд сэтгэл санаач тэр бич тэр ингээд бүх юм амар таагүй байсан байхгүй юу? Тийм болохоор би зүгээр л гэртээ ингээд өдөржин шинжин зүгээр ушрал байж идөө гэсэн бодолтой болчихсон байж байгаа. За арайчтай сарнаа чи ийм охин биш штэ. Босоод ирлээ гэж өөрийгөө босголоо. Тэгээ бас дээрс нь би 8 сарын сүүлээр би Филиппин руу би аяллаар ямаар байгаа. Мөнгө байхгүй л дээ. Гэтэ зүгээр залуу байгаа дээр аялмаар л байна. Одоо ер нь л би дараагийн семестр сургалтын төлбөрөөр 4 хувааж төлөе гэж бодож байгаа байхгүй юу? Сар болгон сая 600,000 вон, сая 700,000 вон, сая 400 ч илүү тэр хавцаа идэх хаа. Тэгэж хувааж төлөөд тэгээ одоохондоо л миний зорилго бол 2 сая вон болох гэдэг заяа. 2 сая вон болчих юм бол би аялалтаа шивэн тэгээ сургалтын төлбөр дөрөж ер нь бол гайг асуудал болчихно. Яагаад вэ гэхлээр би 9 сар гэх юм бол буцаад өнөө ажиллаж исэн гадал руу орно. Би ажлаасаа 2 сарын чөлөө авсан байсан байхгүй. Тэгээд тэр үед би ажил руугаа буцаж орно гэсэн үг. Ер нь бол тэр бол миний хамгийн том алдаа байсан юм дөө. Ажлаасаа чөлөө авах
Би өөр ажил олчих чадамжтай, чадвартай, би өөртөө амар ихтэйс тахгүй юу. Тэгсэн чинь ажил гэдэг зүйл чинь тийм ч амархан олчихдаг гэд биш юм байлээ гэдгийг ойлгосон. Тэгээ хүмүүс надаас асуудаг л байсан. Ажил яаж болдог вэ гэдэг. Юу гэсэн юм бэ? Амар амархан штэ. Carrot гэдэг аппликейшн байгаа. Танган гэдэг аппликейшн байгаа. Тийш ороод тохирго ажиллаа ингээл хараад тэгэл явуулчих штэ хүсэлтэй. Тэгэл чамайг авчна. Гэл амар амархан юм шиг ярьдаг байсан заяа. Өмнө нь гэхдээ угаасаа надад бүр амар амархан байдаг байхгүй яа гэх юм бол миний ингээд бүртгүүлсэн ажил болгон намайг аваад исэн байхгүй юу. Тэгсэн чинь энэ 100 бол тийм хайр байхгүй штэ. Baby гэдэг жоо чи өдөөс. Эсвэл төвмэл гэсэн миний өдөөс. Тэнгуут нь за нэрнгээсэл ийм хэцүү байд юм байна. Тэгээд ямар сайндаа ингээд хүмүүс надаас ажил яаж болтгүй гэдээ асууад байдаг гэсэн юм байна гэж ойлгосон. Тэгээд эрэгтэй ажилч яг эрэгтэй ажил бол зөндөө болт юм бэлээ. Эрэгтэй ажил жоохон хэцүү. Тэр шиг та эмэгтэйчүүд чинь ажил хийх юм бол хоолны газар л зөөх чинь штэ. Тэгээд тийм ажил ер нь жоохон олдц багтай л юм биш. Тэгээд би чинь гол нь удаан ажиллах биш. Яг 2 сар ажиллана маш ингээд тэр хүмүүст ингээд хэлцэхгүй гэсэн чинь за тэгвэл чамайг авах боломжгүй гэдэг үгс тийж байгаа юм чинь. Тэнгуут нь би тэгвэл хотлоо ярих хэрэгтэй юм байна гэдэг. Одоо миний ажиллаж байгаа газар болохоор би хамгийн багтаа 6 сар ажиллана гэж худлаа хэлсэн. Тэгээ 6 сар ажиллаж байгаа гарнаа. Тэгвэл 6 сар ажиллаж байгаа би нэг хотл нь бүр үнэн болох гэдэг. 6 сар ажиллахгүй одоо 8 сарын 30 хүртэл ажиллаад тэгээ ажилласаа гарах юм. Юу вэ? Яагаад 9 асуулч юу? Файл эсвэл юм да. Йоо миний ярьс бүр аим хүтэн болчихлоо. Одоо ингэ шингэхгүй. Тэхэ яарад шүү бро. Шингээд өгчөрөө бро. Хүмүүс байгаа штэ. Одоо ингэ нэг хүмүүс гарах юм бол ингэ 5-6 хүн ажилтдаг заяа. Нэг гин давхарт заяа. Тэгээ ширээн ингээ 23 ширээтэй. Тийм мөртлөөсөө л ингээ 5-6 хүн ажилтдаг заяа. Зөвхөн ингээ зөвчөр 3 ихч байгаа заяа. Нэг Меймар тий 2 солонгос ихч байгаа. Нэг нь 23-тай, нэг нь 24-тай, нэг нь 25-тай заяа. Тэгээ тэр ихнэр ингээ над руу ингээ хараад ингээ инээдэг байхгүй юу? Тэнгуут нь би ингээ очиад чигтэй ингээ над руу миний хажууд зогсож байхдаа над руу ингээ хараад ингээ инээдэг байхгүй юу? Тэнгуут нь би ингээ яагаад намайг хараад инээгээд байгаа юм бол гэж бодоо. Тэгээд яагаад яасан бэ гэх ингээ асуу штэ. Тэнгуут нь ямар ихтэй харагдаад гэд тэгээд байгаа заяа. Тэнгуут нь би одоо юу гэж хэлэх юм бэ? Би юу гэж хэлэх юм мэдгүй. За баярлалаа л гээд байгаа заяа. Сүүлийн хүмүүс чинь амар байди тийм зэмүү тийм огтдод айгуу дуртайлчаад байгаа штий. Тэгж яхад би зүгээр игдүүтэй гээд үгүй би байди болъё. Би жоохон зэмүү охин болъё. Дуртай гэдгийг шууд ингэж хэлцдэг. Тийм хүмүүсийг би юунаас байди гэж хараад байгаа байхгүй юу? Тийм огтдыг. Тэгээд тэнгууд би хичнээн байди баймаар байгаа ч гэсэн миний айцсан шал өөр. Би бол дуртай гэдгийг хэлдэг. Гэтэ би дургуй гээл чаддаггүй. Тийм шалчгансан зантай байхаа. Энэ бол өөрийнхөө энэ зандаа ч гэсэн жоохон дургуй. Яг тэгэхээр өөрөөсөө илүү бусад хүмүүсийг илүү тавиад байна гэдэг чинь маш амар гутамшигтай зүйл гэж би бол хараад байгаа. Энийг бүр ингэ шингээх гэж бүр ямар ч удаан гоцолтож юм. Цагийн ядж хат урсаад байгаа юм. Ядж хат ингээд хэрэл ханаас тусаад байгаа болохоор ингээд нүүрээ будаагаа маань ингээд айтайхан болоод байгаагүй ерөөсөө мэдэхгүй байх юм. Гэтэ би ингэж бодож үздэг байхгүй юу? Хэрвээ би Монголд байсан бол гэж боддгийг. Тэг Монголд хэрвээ би байсан бол одоогийн сарнаа байхгүй шал өөр хүн байгаа заяа. Монголд тах сарнаа байсан бол ингээд амар өөрийнхөө байгаа штэ. Тэгэл бараг хүн болгоныг үзэн яддаг. Тэгэл энэ ч таалагдахгүй байх, тэр ч таалагдахгүй байх гэл. Тэгэл дэлхийн ертөнц миний төлөө иргэдэг юм шиг л бараг. Тэгэл тэгсэн мөртлөөс амар залхуу хойлог тийм охин байх байсан юм болов уу гэж би бол боддог заяа. Би солонгост ирсэн тулдаа л ингээд амар биеэ дагаад юуг зөв, юуг буруу, энэ тэгээд байна, энэ ингээд байна гэдгийг ингээд ялгаж салгаж сурсан болов уу гэж би бол хараад байгаа.
Хүмүүс ер нь асуудаг л та Солонгос сурахын давуу тал болон сул тал нь юу вэ гэдэг. Тэгээ давуу тал нь бол гэх юм бол тэр байна. Биеэ дайс сурна. Төлөвшин гэж хэлдэг шүү дээ. Маш сайн төлөвшин. Ягаад гэх юм бол чиний хажууд чинь хинч байхгүй. Чамаас өөр хүн байхгүй. Чиний амьдралаа өөрөө босгох хэрэгтэй. Тэгээд сул тал нь гэх юм бол миний хамгийн том сул тал бол мөнгнээс л асуудал гэдэм дөө. Тэгээд тэрнээс бус нь бол зүгээр гэж би боддог. Монголд байдаг асран хамгаалагч нь сургалтын төлбөр, байрны төлбөр, эдийн хэмнийхэн зардал мартлыг бүгдийн дадаг бол тэгэл амар заргалтай шүү. Гэтэ ер нь бол ингээд ямар нэг юмд байгаагаас амар шалтгаалт юм лээ тиймэрхүү юмнууд. Яг яаж өсч төрөнсөн тийм пэгэн суурн яг ямар хүн бэ гэдгээс тэр нь ингээд амар шалтгаалт юм шиг санагдсан байхгүй юу надаа. Тэгээ яг суурн гэдэг би яг юуны талаар яриад байна гэхэлэр багаасаа ингээл өөрийнхөө авахыг хүссэн юм авчдаг. Тэгэл ямар ч мөнгө төгрөгийн ингээд асуудал байхгүй. Тэгэж өссөн хөлт бол энэ дээрээ болж байгаа стресс юм шиг байлээ. Яг мөнгнөөс биш заяа юу. Ямар нэгэн өөр нэг асуудлаас болоод стресстэй заяа юу. Саний юмыг би ойлгож байгаа. Тэр нь ингээ юу вэ гэхэлэр яг 10 жил тохиолдог тийм гинэн цайлган зөөлөн хайр байдаг штеп. Тийм юм айгу багсч тийм ээ. Одоо ингээл болцоонд явъя, ингээд хийе гэдэг юм чинь багсаад зүгээр бараг чамаар зугаацъя. Хөгдөлтий. Яг тийм л болчт юм бэлээ. 10 жилд байдаг шиг тийм гинэн зөөлөн хайр дурлалыг ингээд олыг гэх юм бол амар хэцүү юм байлээ. Би мөрөө хамаартай болцсон уу? Тэглэн штэ. Ингээл хайчи дөө зүгээр. Онлайн гэдэг зүйл өстө нэр хүнийг алж чадчих юм шүү. Яаж ингээд тэр их стресс, тэр их дарамтаа ингээд хүмүүс нуудлаа л ингээд дотроо ингээд хадгалаад өөгүй юм шиг байж чаддсан бол онлайнаар ингээд харцдаг ч юм уу эсвэл ингээд танилцсан үнтэйгээ найз майзтайгаа ингээд уугаад суун штэ. Тэгэх юм бол тэр хүний яг юу тулж байгаа, юу мэдэрч байгааг нь яг гарч эхэлдэг заяа юу. Ингээд уухан бол угаасаа хүний дотоод сэтгэл гарна штэ. Тэр үедээ яг бүх юм ярьж эхэлдэг байхгүй юу? Өө ийм асуудал байгаад уу, тэр асуудал байгаад уу гэл. Тэгээ сонсоод үзэн бот. Яа, энэ их асуудлыг яаж ингээд ганцаараа ингээд үүрээд яваад иж чаддаг байсан болоо гэж бодогддог. Хүнтэй ярьж суух, уугаа ингээд ярьж суух ингээд амар гоё заяа. Яг тэр хүний талаарх яг ямар хүн бэ гэдгийг нь яг мэдэж авах боломжтой. Гэх юм уу? Би ихтэй алкогол уу муу энэ гэж уурн дагуулаагүй шүү. Монголчууд заяа. Яг бүгд монголчууд гээгүй шүү дээ. Гэтэ ер нь бол ингээд зарим монголчуудад их байдаг асуудал байдаг заяа. Ингээд уучих юм бол энэ юу гэдэг байгаа, энэ яах гэдэг байгаа ингээд ударгаараа шийдгээд идэг хөвгүүд нь тэр л жоохон ингээд амар асуудалтай юм шиг надад харагддаг. Тэгэл ингээд шоудаж маудаад гэртээ харах гээд төлөө босгор штэ. Тэгэл тэнгуут ингээд эргэжтэйчүүд хоорондоо ингээд барьцалцсан. Чи ясаа юу гэсэн юу гэдэг байгаа бэ гэл ингээд хэлтгэл додтолтгоо л ингээд амар бэлэн байж идэг заяа. Тэгээ тэр дангаа ер нь бол болчих юм бол одоо фак ер нь юу ч яриад байгаа. Байдлаа бүр нэг тушаадаг болох нэ би чинь. Энэ fix powder гээд ер нь л ийм powder ер нь л ингээд амар хэрэгтэй юм байлээ. Powder төрөхгүй байх юм бол будагчин буuna. Төрөх юм бол будгийг чинь төгчээд айгуу гоё. Би өгн бурханд итгэдэггүй байсан. Итгэдэггүй ч гэжтэй зүгээр л уусныхаа маргааш шартаад найл тэрс сууж явах. Бурхан гэж байдаг бол энэ надад миний амийг авраад өгөөч би дахиж уухгүй гэдэг байсан. Гэтэ сүүлийн үед ягаад ч юм бурхан гэж байдаг юм шиг санагдаж эхэлж байгаа. Тэгээд яг TikTok-оос нэг бичлэг үзсэн юм аа бурхантай уулзсан гэд 2 минут илүү 4 минут нэг юм ихтэй өгсөн гэж байгаа байхгүй юу. Хүүхдээ тэгээд Тэнгэрийн орон руу, Деважин руу явсан гэж байгаа. Деважин руу очсон чинь нас орсон имээгээ тэгээд нагац захлуу нагаагцагч тэгээд имээ энтрэ ингээд харсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг харцаад бурхантай бас уулзсан гэж байгаа. Бурхан ингээд алхан дээрээ ингээд авсан гинэ.
Тэгээ бурхан болохоор эрэгтэйч биш, эмэгтэйч биш. Хоолой ч гэсэн эрэгтэйч биш, эмэгтэйч биш. Гэтэ ингээд их тийм ээж аавын хоолой шиг нэг тийм дулаахан, тийм зөөлөн хоолойтой байсан гинэ. Диважингийн өнгө нь болохоор ингээд дэлхий дээр ерөөсөө огт байдаггүй. Хизээч ингээд амьдралдаа харж байгаагүй тийм өнгөтэй байсан гэж байгаа. Сахиусан тэнгэрийг харсан гэж байгаа. Хэдүүлэнгийнхэн төсөөлдөг сахиусан тэнгэр болохоор хүн шиг гэтээ далавчтай гэдэг дээ. Тэр болохоор зүгээр ингээд далавчаар бүрдсэн. Тэгээ ингээд дундаа нэг нүдтэй байсан гэдэг ч байгаа. Тэгэл ингээд бурхантай уулзсан чинь чи өстө сайн охин байсан. Гэтэ чамайг ингээд авч явах цаг чинь арай болоогүй болохоор ингээд чамайг буцаалаа гэд буцаад амьдралд орсон байхгүй. Тэгээ тэр ингээд өгсөн хугацаанд нь юу болсон бэ гэхээр нөхөр нь анхны тусламж үзүүлээд тэгээд ихнэр нь буцаж амарсан гэж байгаа байхгүй. Тэрийг гэхдээ хоёр талтай л хүмүүс орд юм лээ. Ихэнх хүмүүс бол хин ч ингээд дүүдээ ингээд хамаагүй ярьчих болно. Эсвэл ингээд тудлаа 4 минут ухаалдахдаа үхэхтэй ингээд зүгээр зүүдлээд тэгээд тэрийг ингээд хин ч ярьж чадна штэ гэсэн маягаар ер нь л харсан хүмүүс зөндөө байсан. Гэтэ яагаад ч юм бэ тэрэнд нь би итгэсэн. Бурхан гэж нэрээ байгаа хаа гэдэгт би л итгэсэн. Тэр зүгээр л амар үнэмшилтэй санагдсан. Би яж захтай амар итгэмтгий төрлийн юм болохоор тэгээд итгэсэн. Бид судлаад үзсэн чинь тэр сахиусан тэнгэрийн зэрэг бол угаасаа зураг мөргөн TikTok дээр бол угаасаа байж идэв юм билээ. Тийм болохоор би бол бурхан гэж байдаглах гэж бодож байгаа. Тэгээ зах тэрийг ингээд үзсний шөнө би зүүдлээд тэр бурханыг. Тэгээ бурхан надад хэлсэн байхгүй юу? Чи ингээд сайн охинч биш муу охин биш ингээд тийм охин байсан. Тэгээ чи бол үнэхээр сайн байсан гэхдээ чамайг ингээд муу болгоод байгаа зүйл чи юу вэ гэхлээр чи ингээд өөрийгөө хайрлахгүй бусад хүмүүсийг ингээд илүү тавиад байна гэсэн маягийн юм надад ярьсан байхгүй юу? Дүүдлцээрээ баг уйлаад. Тэсээ шиг ер нь л өөрийгөө нэг тавиад би ингээд өөрийгөө хайрлах сурах хэрэгтэй байна гэж бодох үед бол бодсон л тоо гэхдээ одоо л өөрийгөө нэг тавьж чадаагүй лээ. Сураагүй лээ. Би гэхдээ ингээд аливаа зүйлсийн зөв бурууг ер нь л өөрийгөө ялгаж чаддаг гэж боддог байхгүй юу? Зөв бурууг ялгаж чаддаг. Гэхдээ би тархинасаа илүү зүрхээ сонгочдөг нь байнга ер нь л алдаа болдог. Тэрнээс л бод ингээд өөрийгөө амар буруутгадаг. Одоо нас ер нь тархиа сонгож сурмаар л. Тэд ч гэсэн ингээд сонголтуудын дунд орохдоо зүрхээ сонгодог уу эсвэл тархиа сонгодог уу? Сонгодог уу гинэ сонсдог. Зүрхээ сонсдог уу, тархиа сонсдог уу? Болцсон юм шүү. Би ихтэй гэрээсээ үнэхээр гармаагүй байна уу? Би бол гэртээ аймаггүй юм байна. Би бол гэртээ хайртай. Намайг бити юм жаргалаас минь салгаач. Ингээл ер нь үр бодолт минь таслаа да. Одоо нөгөө ялан да. Ялч гэжтэй хөдөө ажиллаж мэжсныг бодлоо. Хэр гоё газар л байсан л. Уурын солон ч гэсэн ингээд аим гоё заяа бүр ингээд энийг л ингээд хөрөлдвөл амар гоё харилцаатай ажилчдын хоорондоо. Тэгээ заримдаа ингээд өндөр ажилчдаараа ингээд хоол идэж мэдэж уудаг гэсэн. Би яг гарахаас өмнө тийм юм нэг юм ин бол хэмээл. Яг орж үзмээр л юм. Нүр бодол маань нэг юм их боллоо. Ooh, very smooth. So cutesy, so cute. So demure. Би цэвэрлж амтсангүй. Одоо ажил руу яваад тэгээд ажиллаад гарч иртэл. Тэгээд цэвэрлэх юм байна да. Тэгээд гэрш орж ирээд гэрээ навс цэвэрлэн. Навс цэвэрлчихэд угаалга бас хийх юм байна. Тэгэхгүй бол угаах ставцнууд маань жоохон бөглөрсөн байна. Тэгээ бас дээрээс нь би хэдхэн ширхэг өмстэй тэгээд өмснөдөө бүгдийг өмссөн байна. Тэгээд маргааш бас гэх юм бол надад өмсөх юмс байхгүй болохоор. Гэрээсээ гарахаас өмнө би эйрконыг гэртэл хажиж. Эйрконоо заавал унтрах хэрэгтэй. Яг юм солонгост эйркон юм жоохон үнэтэйдэг. Өснийхээ өнөртөө бас өс рүү 2 удаа татсан ч бүр арай л амар хурц болчихлоо. Надад бүр амар хурц өнөртэй дээ. Тэгэхдээ яг авчих гсаар байтал. Очих юм бол
Өнөр нь гайгүй болох. Sorry. Очоод өнөр нь гайгүй болох гэж найдаа. Тэгээ хар гутлаа үсгэстэй болохоор энэ инфлюенс хүмүүс жаа. Энэ шоуд чахтаа өдөөс нь мохолгоо ийцэн. Тавах марцсан. Таварч sorry. Гэтэ энэ ч миний гэр болохоор зүгээр дээ. Баамж юм шиг. Oh fuck. Баруун хэлсэн сүрсэн. Өндрөөсөөс чи. Ламс барахаар юм хөрхөн болчихсон шүү. Яг ч юм гоё харагддаг. Тэгж амар цутгаж авахгүй байгаа болохоор бас гайгүй байна. Одоо яг метроор хэр удаа явдгийг шалгаж үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь ер нь л 50 минут юм байна заяа. Метроор уг нь өсрөл 26 минут явж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөөсөө ингээд алхаж малхаад метроонтрыг хүлээгээд амжиж суух, хоорондоо алхах малхах тэрийг ингээд нийлүүлээд бодсон чинь яг харсан чинь бодсон чинь биш ээ. 50 минут юм байна. Тэгээд нэг цаг юм гэрээс туссан байна. Тэгээд ногоон бичиг харж байна. Тэр бол миний ажиллаж байгаа газар. Тэг өөрөө нэмжтгэн заяа. Тэгээд эмтгэг хүмүүс юм уу ханахын хүмүүсийн яг эмтгэг бол харагдсан заяа. Тэр хүмүүс байдаг. Болохоос тэр юм уу амар хөлс өнөртгээ. Энэ өрнөөс хөлснийхээ хажуугаар бүр холмос бол гайхамшигтай ихээр өнөртнө. Тэгээд жахт энэ өрөө амар халуун заяа. Амар тийм давчдмаар. Өмнөх удаа нэрээ яг ингэж хуцаа өмсөв бичлэг хийсэн чинь юу юм хүн халуун багшаа бүр халуун мэддэг заяа. Тэгээд би өгн хуцаа сэлжсэн. Тэгээд хаалгыг сонгоолгож би ингэ хуцаа сэлж байна гэж хэлсэн. Гадаа бүр халууцж байгаа ч ирээд энэ бүр дахиад халууцж байна. Учаар өгдөг. Би нэг яаж авчдгийг мэдтгээс тахгүй. Гэтэ би сурсан гэсэн. Эхлээд үсний хатан бол энэ жоо хийсэн. Хатан бол энэ жоо авчихсан. Тэгээд үсний бомж жоо. Тэгээс болоо. Тэгээд хасаа энэ миний хөлс зүгээр устж байна. Тэгээд ингэж ажиллаа. Бэлгээс бол өндөр л амжилттай гарч байна. Тэгээ энэ бэлийн өмсдөг хгүй яагаад вэ гэхээр ингээд халуун ийм аяга барьж ингээд үйлчлүүлэгчтэй өгдөг болохоор төмөр аягахгүй юу. Тийм болохоор амар халдаг. Тэгээд ийм бэлийн өмсдөг. Тэгэхээр дотор нь эрт энэ бэлийн өмсөд тэгээ араас нь энийг өмсөд дахиад эрт энэ бэлийг давхуулж өмсдөг. Тэгээд миний ажил явц. Ямар тийм гадаа бороо хаж байна одоо юм байдаг. Нэг агуу надад юм шиг байна. Хүний бороо таваад идэж байгаа юм хаа. Тэгээ хоол ипүү гэдгсэн байхгүй юу? Инсанаа. Тэгээд өчигдөр энд ажиллаж байгаа гадаад ирчтэй юм уу хийсэн байхгүй юу? Ингээд мах өгдөг гэхээр би тэгээд мах өгөх юм болоо гэж бодсон юм. Тэгээд гисэн чинь мах тэгээд тэгвэл ингээд хачир тэгээ бас бодаа идсэн байхгүй тийм үгүй түүх гэх юм боллоо зүгээр гисэн чинь цагаасаа 30 минутын өмнө тасна гэсэн. Атмос маань ирээгүй 30 минут хилээхэр болсон. Хилээчтэй амар нэрмж байна. Амар ядсан. Тэгээд нэрэн бороо цаад. Энэ chút байдаг юм да. Одоо тэгэд 10 минут хэлэх юм бол тас маань нэвтрээ. Яг тас маань 25 минутын дараа явсан болохоор надаас бол үнэхээр чи хүсмэсэл бүх юм дүнсэж байна аимшигтай байна. Тэрнээсээ жоох хичиж байна. Космос. Тэр байгаа тэмээ авах юм гэхдээ би чаднаа. I can do it. Yeah. Яг уйлаа. Миний гоцгөр ингээд битүүн орцсон заяо. Миний өмхний доод хэсэг бас битүүн орцсон байна одоо ингэ гэдэг. Sorry би жоохон сонин дуу гаргаад шүү жоохон хэцүү байгаа болохоор. Би үнээр чадахгүй байна. Автобусдаа сууя. Одоо энэ цаа миний бандаж хүсэж авах чинь заяо. Бараг норцсон баха.
салхин бүр яж хат яа игээд ах уу. Миний ус өвн хөөрэ эссэн штэ. Ингээд өсгөө болчт юм байжээ гэж. Гой гой. Тус маань 10 минутын дараа ирнэ. 10 минут. 8 минутын дараа ирнэ. Яг одоогийн миний нөхцөл байдал бол яг ийм л. Би өг нүсэнд орохгүй амар хичээсэн. Гэтэ норчлоо. Сүүлдээ ингээд өмд маань ингээд бандаж маань хүртэл баг нох шиг боллоо. Аимшигтай байна. Яа, энэ дэвт бороод ах юм аа. Юу хэцүү юм бэ? Одоо энэ хамгийн өндөр. Сонгох үгүй. Одоо ийм автосан дороод хөөгч үедээ гайгүй ихтэй. Автосандаас үнэндээ 5 минут л явлаа. Гисэн ч гэсэн гэрлугаа нэлээд өгсөн болохоор би аим баяртай яг мэддэг газар ирсэн болохоор гэрлугаа газ авчих юм санагдчихээ. Тэгээд одоо гэрлугаа ороод төмрөө угаа шившүүлт орно гэж бодохоор аим хэцүү санагдаад байна. Аим уйлах юм шиг санагдаж байна. Би уйлах шүү. Яа, ханаад өрчхий дээ. Бид санаад орчлоо. Яа. Жоо зөөлөн. Sorry, би магтуулах цааш бүрээр авч ирсэн. Авуучлаарай шахаад ирж байгаа. Өө энэ Макдоналдс ч өглөө болохоор өглөөний сэтнээс нь өөр авсан шүү дээ. Зүгээр бүр авсан шүү дээ. Юу вэ? Дөрөв болж ах чи өглөө олж байгаа юм уу? Дөнгөж гэрлээ хэлж штэ. За зүгээр дугаас нь таридоо. Би яг даарч чи яг ийм сонир мэдрэмж төрчлөө. Тэг гэрлээ шүтэж байгаа юм болов. Hey guys. Finally I am home. Яа, энэ готлаач тайлж чаддгүй үдээсэн. Дайс би таныг тавлах уу? Аливчтай бацчих юм бүр аим асарч. Бэлээ. Дараа нарчих гэж бүр юм бэл. Би зүгээр уул бүр үлдээгээд яваад идэв юмс. Энийг баг биш тайлахгүй болохгүй юм байна. Яа, миний юмс заяа. Яа. Гэрлүүр чигээд шүшүрт ороод. Уцаагасан. Тэгээ одоо өглөөний хідүүлж байгаа юм болоо. Цул чинь одоо унтлаа. Тэгээд маргааш ажилдаа яв. Өглөө унтах ягаад юм сони юм болоо. 3:30 чинь тэгээд 3 гэд сэрсэн. Одоо өглөөний цайгаа бэлдэж уух чинь. Тэгээд юу идэх вэ гэд бодож байгаад өндөг талахыг тэр шийдсэн заяа. Тэгээд өндөг болохоор ингээд утгаж агаад тэгээд дээрээс нь талхаад үрээд иддэг штеп. Тэгээд чи тийш бодсон байгаа. Утгаж агаад дээр нь талхаад үрээд тэгээд шараад иддэг тэгээд иддэг. Тэрийг одоо юу гэж хэлмээр ч юм бэ? Шарсан өндөгтөд талах гэх юм уу? Тэгэхээр шаха. Тэр шүү гадаа бүүдөр байгаа ч гэсэн бороо орохгүй мэн. Тэгэхээр би бүр амар баяртай. Тэгээд орой ажиллаад харах юм бол би алхаад ирчих магадгүй. Тэгэхээр гайгүй гэж бодож байна. 2 өндөг. Үлчигээд усан царимс байгаа заяа. Үгээ ингээд хэрчсэн тэг хөлдөөцөн саримс байгаа хгүй. Тэрийг хийчмээр санагдаад байгаа хгүй. Яа гэх юм бол би саримсан амар дуртай байхгүй юу? Монголд өндөг шарж иддэг байхдаа заяа. Саримсны нундаг хийгээд идчихдэг байсан. Хийгээ шарчдаг байсан. Хийгээд талхай хөлдөө. Тин тав маань жижиг машаа бараг нэг юм шалах юм шүү дээ. Иймэрхүү боллоо. Энэ дээдлийнх нь өндгөн дуусаад тэгээд ингээд хагас талах хагас өндөг болсон. Ийм маань бичлэг ингээд дуслаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ удгуулцгаая.